Орой минь за ингээд өнөөдөр би яг одоо арчилсан намын гишүүд дэмжигчдэд хандаж өөрийн санал бодлоо хэлье гэж бодож байна. Арчилсан нам өнөөдөр нэлээдгүй одоо сорилт бэрхшээлийг даван туулж байна. Сонгуульд ялагдсан дотроо бас одоо янз бүрийн хагарал зөрчилдөөн байна. Тэгэд энэ бүх хагарал зөрчилдөөнийг нэгэн тогдоор нэгтгэж нэгэн одоо арчилсан намын хүлээн зөвшөөрөгдсөн одоо дарга энэ бүхнийг одоо эцэслэн шийдвэрлэж чадах юм аа. Ингээд арчилсан намын даргын сонгуул болж байна. Арчилсан намын одоо туван тэргүүтээ бас нэг хэдэн хүмүүс дөрвөн хүний одоо бас нэр дэвшүүлээд ингээд явж байгаа. За энэ дөрвийн талаар би одоо юу гэхтэй одоо сайн муу гэж яриад одоо яах вэ? Та бүхэн бас өөрсдөө тунгаагаараа. За Эрдэнэ даргын одоо дэргэд бас ингээд миний оролцоотой гинүү одоо надтай хамт ингээд дөрвөн хүн буюу бид тав ингээд даргын сунгаанд цахим сунгаанд ингээд явж байгаа. Тэгээ миний ойлгож байгаагаар бол одоо цахимаар сонгуул явахаас өөр аргагүй. Одоо ингээд энэ цар тахлын үед ингээд нөгөө хуучин уламжлалт ингээд очиж санал өгдөг энэ зүйл бол хэцүү байх гэж би бодож байна. Тэгээд одоо Эрдэнэ даргатай би бол уулзаж ярьсан. Эрдэнэ даргад бол арчилсан намын жинхэнэ гэрчилгээ байгаа юм байна лээ. Жинхэнэ одоо бас тамган байгаа юм байна лээ. Нөгөө талаас бас би Эрдэнэ даргыг одоо яг одоо арчлаа хамгаалж үлдсэн гэж би бодож байгаа шүү. Туван болвол Эрдэнэ даргыг ажиллаа өгөөд ингээд явахт нь үлдээд одоо намын шин даргыг сонгох ийм одоо сонгуул хийх ёстой байсан боловч тэр хүн тэр сонгуулийг хийгээгүй. Ингэснээрээ бол одоо арчилсан нам орон нутгийн сонгуульд лидергүй орж ялагдсан. Өнөөдрийн ийм нөхцөл байдал бас бий болсон шүү. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлыг Эрдэнэ дарга үнэлээд санаачлагыг гартаа авч одоо арчилсан намын одоо албан ёсны дарга гэж өөрийгөө үзэж энэ арчилсан намын даргын сонгуулийг явуулж байгааг бол би бас зөв зүйтэй гэж үзэж энэ сонгуульд оролцож байгаа юм шүү. Тэгэхээр 3 сарын 28-нд болох цахим сонгуульда арчилсан намын гишүүдийг идэвхтэй оролцоороо. За тэгээд тэр цахим сонгуульд санал өгөх гэсэн ийм одоо гишүүд дэмжигчд байвал одоо бас намайг дэмжээрэй. Би арчилсан намыг хүчтэй олонд хүлээн зөвшөөрөгдсөн удирдахч хүн одоо эвлэрүүлэн нэгтгэж авч явж чаднаа гэж бодож байгаа. Тэгээ тэр хүн нь би байхыг хүсэж байна. Тэр хүнийг нь би өөрийгөө гэж бодож байна. Надад зүрх зориг байна. Арчлалын төлөө гэсэн сэтгэл байна. Тэмцэгч чадвар байна. Мэдлэг боловсрал байна. Туршлага байна. Хэн хүнээс дутаад байхгүй ийм одоо өгөгдөл надад байгаа гэж би бас бие тоож ингэж та бүхэнд хандаж та бүхнийг одоо намайг дэмжээсэй гэж өөрийгөө үнэлж уучлаарай тэгж хэлье дээ. Ингэж арчилсан намын одоо даргад нэр дэвшиж байгаа. Би өөртөө их итгэлтэй хүн. Тэгээ би бол арчилсан намыгаа энэ бүх одоо хүндрэлээс авч гарч чадна, дараагийн сонгуульд ялуулж чадна гэж үзэж байгаа. 24 онд ялах нь маш их чухал байна. За наан 21 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь чухал байна. 24 оны их хурлын сонгуул, орон нутгийн сонгуульд бол арчилсан нам зайлшгүй ялах шаардлагатай. Тэрний тулд ард түмнийг араасаа дагуулж чадах ийм одоо удирдахч лидер арчилсан намд хэрэгтэй. Тэр нь бол би болж чадна гэдэгтээ бол би итгэлтэй байгаа. Тийм учраас би арчилсан намын гишүүд дэмжигчтэйгээ намайг дэмжээч, надтай холбогдооч гэж хүсэж байна. За ингээд одоо миний энэ ярьж байгаа ярианы одоо энэ лайвын одоо доор нь та нар өөрсдийнхөө сэтгэгдлийг бич, гар утсаан бич, санаагаан бич. Би одоо Монгол улсын одоо 333 суманд одоо арчилсан намд нэр дэвшиж гүн далайгийн дэмжигчдийн тийм одоо
клубыг нэмэр байна. За аймаг болгонд баг болгонд мөн одоо дэмжигчдийн одоо тэр клубээ нэмэр байна. Тийм учраас би Ардчилсан намын гишүүд дэмжигчдийг баг дээр, суман дээр, хороон дээр одоо намайг дэмжигчдийн клуб байгуулаач. Тэгээд одоо гишүүдэд цуглуулаач, нэгдэж нягтраач, надтай холбогдооч, над руу одоо фейсбુકийн одоо нөгөө надад захидал бичээч. Миний энэ ярианд дор бас одоо нөгөө комент одоо сэтгэл хэсэг дээр бас өөрсдийнхөө санаа сэтгэл төр юмнуудаа бичээч. Надад холбогдох хаягаа явуулаач. За мөн над руу утсаар яриач. Утсаар ярих би хүн болгоны утсыг авч чадахгүй тийм олон одоо дуудлага ирвэл тийм учраас мессеж бичээч. 99 11 41 40 гээд надад ганцхан л утас байдаг. Энийг би одоо бараг 25 6 жил барьж байна. 99 11 41 40 гүн далайгийн утас. Энэ утас руу минь одоо мессеж бичээч. За тэгээд одоо бас үнэхээр чухал гэвэл бас залгаач. Тэгээд фейсбુકийн хаягаар минь захидал бичээч. Одоо энэ яриан дээр минь одоо PM одоо нөгөө зурус бичээч. Ингээд цөмөөрөө эргээд уулзъя. Одоо яаралтай одоо тэр сум баг хороо аймагта одоо дэмжих тийм хөдөлгөөн өрнүүлээч. Ингэж цөмөөрөө нэгдэрт нягтарч 2024 оны сонгуулиуд, ирэх сонгуулиудад одоо нэг тугийн дор нэгдэж одоо зөв зүйтэй менежмент Монголын төлөө гэсэн зүрх зориг бүх зүйлээр одоо ингээд ялтанд хүрнэ гэж би бодож байгаа шүү. Би Монголын ардчил, Монголын ард түмнийг ялтанд хүргэе гэж бодож байгаа. Би Монголын нийгэм эдийн засгийг аврыг гэсэн бодолтой байгаа. Өнөөдөр нийгэм эдийн засаг амьдрал ямар байгаа вэ бид бол илүү сайхан амьдрал, илүү сайхан ирээдүг бий болгох чадна. Тэгэхээр та бүхний дэмжлэг